Ковид цар тахлын үед эрүүл мэндийн даатгалын зардал огцом нэмэгдэж нийтдээ 326 тэм дүрний өр үүсэт байсан юм а. Энэхүү өрийг энэ жилийн төсөвт суулгах замаар бүрэн барагдуулж чадсан. Гэвч энэ оны эхний 8 сарын байдлаар гэхэд 142 тэм дүрний өр үүсэт байгаа нь сахуу жилтийг ялгууртай бас тооцоогүй хийж ирсэнтэй холбоотой гэж үзсэн байна. За эндээс одоо юу харагдж байна вэ гэхээр 2025 оны эрүүл мэндийн даатгалын эхний жил нийт үүсэт байсан 316 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн сайд мөнх сайхан төлж барагдуулж 25 оныг одоо ямар нэгэн өргүүгээр үйл ажиллагаа эхэлсэн боловч эхний одоо 8 сарын төлбөр тооцоо харахад нийтдээ одоо 142 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болсон. Одоо ахаад 140 тэрбум төгрөгийн өр үсээд энэ одоо зөвхөн одоо даатгалын өр биш, эний цаана яадаг вэ гэхээр улсын эмнэлгүүд нь аж ахуйн нэгжүүдэд 196 тэрбум төгрөгийн зардлын өртөө болчихсон. 130 тэрбум төгрөг нь эмийн өр. Ингээд эмийн ханган нийлэх компаниуд нь нийлүүлэлттэй зогсоох байдал хүрээд байгаа. Ийм нөхцөл байдал үүссэн. Ийхүү эрүүл мэндийн даатгалаас хувийн эмнэлгүүдийг түлхүү санхүүжүүлж харин улсын эмнэлгүүдийг хойш нь тавьсан нь өвчтнүүд эм тариагаа гэрээсээ авахд хүргэсэн байна. Мөн эрүүл мэндийн даатгалын сангийн алдагдлыг огцом нэмэгдүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг засгийн газрын хуралдаанд оруулсан гинэ. Ямар өвчтнүүдийн одоо илүү саямжлах уу гэдэг энэ бодлого дутаж байна. Менежмент дутаж байна. Сэтгэл дутаж байна. Бүрч одоо хоосон мөнгөгүй гэж бол бас хэлж чадахгүй. Тийм учраас энэ нөхцөл байдлууд бол одоо эрүүл мэндийн даатгалын ерхий газар хэмжлэгээ хянаж чаддгүй, олон нийтийн хяналт байхгүй ийм одоо байдлууд үүсэж байгаа нь нэлээд одоо анхаарал татаж байгаа учраас эрүүл мэндийн даатгалын ерхий газрын даргаыг огцруулах, за тэгээд дараагийн сонгон шалгуултыг зарлах талаар одоо засгийн газрын хэрэг эрхлэлийн даргалт одоо уламжлахаар ийм үүрэг сая засгийн газрын хуралдаанаас ерөнхий сайдаас авсан. Одоогийн байдлаар улсын эмнэлгүүд нь 196 тэм дүрний зардлын өртөө болсон. Үүний цаана 130 тэрбум нь эмийн өр байгаа гинэ. Ингээд эмийн газрууд эмээ нийлүүлэхэ болж нөхцөл байдал хүндрээд байгаа юм а. Тиймээс эрүүл мэндийн даатгалын газрын даргаыг огцруулах асуудлыг ерөнхий сайдад уламжилж дараагийн хүнийг сонгон шалруулах үйл явцыг эхлүүлэхээр болсон байна.